одоо манай хөгжмийн кампанид рафтинг клубын яг хэсэг талбайрладаг. За одоо яг хөгжим хүүхдэд яг ямар нөлөөтэй вэ гэдгээрээ дамжуулан манай багш нар одоо доторх хөгжмийн кабинетийг одоо ингээд тогтжуулсан байгаа. Сайн байна агшаа. Одоо ингээ та ямар нэгэн дугуулаа одоо ингээд энэ ажилуулдаггүй. Ямар дугуулаа ажилуулдаг вэ? Манай сургууль болохоор энэ жил нэгдсэн. Тэгээд хичээлээс гадуурх морин хоор, бүжиг, найрал дууны гэх мэт төгөлдөр хоорын зэрэг дугуулангууд явж байна. За энэ дугууланд одоо хүүхдүүд хамрагцраар ямар нэгэн амжилт гаргасан уу? Түүнээсээ одоо та хуваалцаач. Намар болох найрал дууны улсын уралдааны дүүрэг дээрээс тусгай байр эзэлж найрал дууны 78 хүүхдийг хамруулсан. Улсын уралдаанд оролцож тусгай байр эзэлсэн. Тэгээ сая хавар 4 сар зохиогдсон бишгүүр хөгжмийн улсын уралдаан бас 2 хүрэл медаль хүүхэд төртөж хамтлагаар тусгай байр бас 2 хүүхэд тусгай байранд орсон амжилттай бага насны бага ангийн хувьд бишгүүр хөгжим гээд тэмцээн уралдаан болдог. За хавар болсон нэг олон улс алтан газар олон улсын улаан үдээс зохион байгуулдаг тэмцээнд бас сурагч номон дээр амин дээр 4 дугаар ангийн бүжгийн хамтлаг квартет дуунууд маань зэрэг хүрэл медаль тусгай байрын медалийг хүртсэн иймэрхүү амжилттай явж байна энэ жил урлагийн чиглэлд. За тэгэхээр би морин уурын дугууланд яаж байгаа. Энэ жил юу сурснаа та бүхэнд үзүүлцгээе.